Тэгээд зөнгөөрөө биш байгаал бие бараал чангалаал ингээд яваад тахлаар нэг л дутуу, нэг л хоосон, нэг л юм болохгүй байна гэл. Самадаг эдгэрлийн аргаар баг зэрэг нэг жоох юм оруулаад ирэнгүүт гэл амьсгал сулраал, бие сулраал, бочин шүмс сулраал, хөлс чихраал, цусны эргэлт удаашраал, үндсэн эргэтнэлөөгөө очоол гэл таашраал ирнэ. Тэр үед нэх гой сэтгэл дүүрэн мэдрэмж төрж байгаа тий. Эндээс дүүрэн байдал төрнө тий. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар даван туулах процессын хувьд бие чангалаад бариад өөрийн зөнгөөр ирэхээр биш байгаа сурцсан. Тэгэхээр самадаг эдгэрэл одоо энэ бол таны ингээд амьд үлдэхт чинь тусалсан. Альваг даван туулахт чинь тусалсан. Бусдад хүлээмжшөөрөхөд тусалсан. Гэхдээ одоо энэ бидээр тогтцсон байгаа хэв дарцсууд, амьсгалын хэмнэл, харцны байдал, ингэж байгаа энэ байдлууд чинь одоо таныг жаргалтай, өөрийн зөнгөөрөө сэтгэл дүүрэн оршиход саад болоод байна. Тэгэхээр энийг л буцааж олж авъя. Аз жаргал ихэнх одоо хүмүүс эдгэрлийн аялал хийгээд удцсан байгаа хүмүүс мэдж байгаа штэ. Аз жаргал гадны нөхцөл байдлаас ирдэг юм байна. Миний дотор бай, таны дотор байгаа юм байна. Тэгээд тэр нь яг юу юм бэ гэдгийг дээр л одоо хариулт нэхэд байгаа мөн үү. Тэгэхээр энэ самадаг эдгэрлийн арга зүй бол энэ юм аа. Амьсгал чинь чангарлаа, сандарлаа, та анзаарлаа. Өөртөө зөөлөн дэмжлэг үзүүлээ, буулгалаа, гараа ингэр дээрээ тавилаа. Амьсгалаа бууж ирэхээ зөвшөөрлөө. Суудлаа анзаарлаа, зүрхний цогтоо мэдэрлээ. Хамт байлаа. Хэрв анзаарвал би маань өөрөөрөө гэд амьсгал авч байгаа. Энд гүйцэлд ирж байгаа.